Хай. Өнөөдрөөс баярын урт амралт дуусаад хичээл ажил цуглаж эхэлж байна. Гадаа ямар сон сэргүүн болцсон шүү дээ. Энэ жил гэхдээ өвөл эрт эхлэнэ гэсэн. Тэгээд гадаад нэг сонин хүйтэн бороотой гэрт зэврүүн. Би ч ер нь 11 сарын 15-нд халаалт ирдэг байхгүй. Тэгээд яг тэрний өмнөх үеүүдэд гэрт нэг сонин зэврүүн хүйтэн нэг амархан ханаа турах гэдэг үеуд идэв шүү дээ. Яг тийм үе болох гээд идэв. Энэ жилийн амралтаар ихэнх хятадууд ер нь өөрсдийнхөө нутаг руу очиж олон хоногийн амралтыг өнгөрөөсөн баг. Ер нь миний таньдаг хүмүүс бол ихэнх нь явсан гэж хэлээ. Ер нь Бээжин чим том хот, Бээжинд амьдардаг хятадуудын дийлэнх нь өөр хотын хүмүүс энд зөвхөн ажил хийх гэж, цалин авах гэж, мөнгө олох гэж ирсэн байдаг байхгүй юу? Тийм болохоор юм урт амралтуудаар бүгдээрээ өөрсдийнхөө нутаг руу очиод аав ээжтэйгээ хамтдаа гэртээ амарч байгаад ирдیں۔ Тэгээ зарим нь бас өөр хот руу очиж амарчаад, аялчаад ирдیں۔ Тэг хятадууд одоо аялах гэхлээр дандаа идэх юмтай холбож боддог болсон за. Өөр газар очиж тухайн газрынхаа онцлог, соёл бүхий, амттан хоолыг идэж аялахыг хятадууд аягүй чухал тооцдог болсон. Ер нь ихтэй аялахын хамгийн чухал юм нь юу гэдэг вэ? Газар үзэх үү? Юм дурсгалтай зүйл үзэх гоё тий. Аль эсвэл арай жоохон орчин үеийн нэг парк, шоу зингэний газар гэдэг байхгүй. Тийм газар үзэх нь гоё. Ер нь тэр нь ч гоё тий. Гэхдээ хятадуудын хувьд дийлэнхтэй дотоодын аялалд бол ямар нэгэн газар очиж гоё амттай хоол идэх нь амар чухал тий. Одоо сүүлдэл гэхэд бит гурав одоо энэ семестр эхлэхээс өмнө чин давгийн өөр хот руу очиод хэд хонжоод хэд ирсэн ч манай фитнесийн охтууд чин давд юу идсэн гэдээ дутдаггүй. Би тэгээд нөхөргөө хоёр ерөөсөө 70 хүнс иддэггүй болохоор би бас идэв байхгүй тэр үед. Тэгэд би юм идэж чадаагүй зүгээр ингийн хятад хоолнууд, уламжлалт хоолнууд л идсэн гэсэн чи манай тэр охтууд бүр амар уурлаа заа. Чи ямар хаашаа чин давд руу очиж 72-ийн хот руу очиж байгаа юм биш. Яагаад 70 хүнс идээгүй юм? Өстө мангар энтриг. Тэгсэн чинь нөхрийн ажлын хүмүүсээс яг тэгсэн гэсэн өнөө нийлдэг нэг залуу нь чин давд очиж юу ийцэн энтер гэдгсэн чинь нөхөр зүгээр ингийн хоолнууд ийцэн шүү гэсэн чинь бүр яа чи чин давд очичоод ямар сони загас махас ч идээгүй юм хаашаа ингээ уурлаад бүр зодохчихсэн гэсэн. Өнөөрэ манай фитнесийн нэг багш охин бидیں۔ Амар хөөрхөн нээлттэй ааштай. Тэгээ тэр за өнгөрсөн 9 сард байсан баха нөгөө хятадд дэлхийн 2 дугаар дайны төгсгөл фашизм эсрэг дайны ялтын цэргийн парад Тиамны талбай дээр болоо. Тэгэд олон улсын ерөнхийлөгч, удирдагчдыг урьсан нэг юм нээлт болсондоо цэргийн парад болсон юм баггүй юу. Тэгэд тэр үед нөгөө нэг тэр манай фитнесийн багш охин оролцсон гэсэн за. Гэтэ яг ингээд тэнд чинь яг Тиамны талбайн тэр чухал хэсэг дээр бол зөвхөн томчууд л байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ яг оролцох хүсэлтэй ингийн ард иргэдэг болохоор бас арай жоохон хойгуур нь ингэж шугамны ард дур ингэж зогсоосон юм байл та. Тэгээ сайн дурын одоо дэмжих үйл ажиллагаатай. Тэгээ тэрэнд болохоор манай тэр багш охин орсон за. Тэгээ тэр багш маань ингэж гар марандаа ингэж дэмждэг балеш хилдэг юм уу барай сууж исэн чи яг Монгол улсын ерөнхийлөгч гарч ирсэн байл та хүрэлцэхгүй. Тэгсэн чи манай нөгөө охин чи бүр бөөн баярлаа за. Тэгээд амар балеш хэлсэн гэсэн. Тэгээ хамтдаа балеш гэж ярьсан хүмүүстэй хэлсэн гэсэн. Манай нэг сурагч охин Монголынх төмөрөө ерөнхийлөгчийн дэмжээд үгүй бөөн ойрлон чарлаа болсон гэсэн. Тэгчээд оройн нэрээд надад хэлж байгаа байхгүй юу. Хөөх би танаа ерөнхийлөгчийг яг ингэж харсан шүү дээ. Тэгээд хоолоо сөөтөл бүр ойр хавь хогтуудтай хамтдаа бүүнөр балеш гэлсэн. Тэгээд монголчууд та нар бүгдээрээ яг адилхан та нар бүгдээрээ том бихтэй өндөр тэгээ жоохон махлаг бүдүүндүү юм том хүмүүс байдаг гээ за. Йоо. Би тэгээд үгүй манай тийм хэвэн чин тэг хөрхөн туранхай залуучууд амар олон байд ингэсэн чи үгүй та нар бүгдээрээ адилхан. Би цөөхөн монголчуудыг мэднэ чамайг тэгээд танаа нөхөрхүү хоёрыг тэгээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч чинь их нэртэй хамт харсан. Тэгээд та нар бол бүгдээрээ нэг тайпын хүмүүс бүгдээрээ том биш үү? Бүдүүтэр хүмүүс гэсэн гээ оддоо ёо. Тэгээд одоо яг тийм туранхай хүмүүс байдаг гэдээ хахад итгэхгүй байгаа хүний ч одоо тэгээд хурдан өөрөө тураад та нарынхаа нэр хүндийг хамгаалахаас гэж юу. Гэтэ би энэ фитнест яваад одоо ингээд 4 сар болж байна. Тэгэд одоо ер нь фитнес хийх нэгээ бас жоохон дөжрөөж өгөө шүү дээ. Йоо. Ер нь яг ийм за одоо хамгийн их дөжөрсөн хүн бол манай нөхөр. Он би тэр чи одоо ингээд найзлаа танилцал үерхэж эхлээл тэгэл 10 жил болсон байгаа байхгүй. Тэгээд ер нь дөжөрхөн ч аргагүй. Би баг өглөө болгоо. За өнөөдрөөс эхлээд би турнаа гэж сэрдэг заа ёо.
Тэгээд анхандаа нөхөр маань тэгэл дэмжээл за чи чаднаа хичээгээрээ би юугаар туслахаар байна. Фитнесийн өмнөд авах уу? Ямар байна энэ төр гэл. Айгүй их дэмждэг гэсэн тэгэл орой ажилласаа ирэхээр яасан өнөөдөр туш тавьж чадсан уу? Чи хаасан уу энэ төр гэл амар санаа тавьдаг ус байхгүй юу? Одоо тэгээд мэдээж 10 жил нэг юм огт ингээ үр дүнгүй үргэлжилж чир чин тэр хүн чинь итгэхээ болоод ингээ дүжирч штэ тий. Ер нь бол тэгсэн. Тэгээд дараагийнх нь дүжирч өгөө хүмүүс одоо яана та нар минь л бах та. Би одоо 3 жил болж байна 4 жил болж байна бичлэг хийгээд тэгээд яг анхны бичлэгүүд дээр бас тэгэл за одооноос эхлээд би яг туурна жингээ хасч эхлэн энэ төр гээл. Тэгсэр нэ ёо. Улам амар тархлаад за. Одоо та нарыг ч бас дүжрөөцөө. Одоо тэгээд фитнеснийг бас дүжрөөж өгөө ер нь. Одоо ястай ална хэдэн жингээ хасна. Тэгсэр нэ улам тархлаа дахиад бас фитнес техникээ дүжрөөж өгөө. Ер нь ингээ хиттуудыг бас ер нь дүжрөөх юм шиг байна дөө. Гэхдээ би тэгэл нэгэ хатар сэтгэлээр унаал ингээл ялагдчихдаггүй шүү дээ. Амжилт гэдэг чинь угаас ямар үр дүн биш. Зүгээр үр дүнд хүрэхин төлөөх процесс үйл явц болохоор тэрэнд итгэл тэгэл дандаа хичээгээл үдэн шүү дээ. Зүгээр үр дүнд л гардггүй болохоос. Гэхдээ тэгэл хичээж ихэд нэг өдөр өөрчлөгдөн үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй л үдэн шүү дээ. За худлаа үг үйлдэл зөрөө дахлаар бүр санаа зовоод ах юм. Гэтэ мэдгүй ямар ч гэсэн өөртөө бол би шаардлага тавьсаар л байгаа тавих ч болно. Ер нь нэг итгэлтэй байдаг гэх юм цаашаа гэхдээ ямар ч гэсэн ялтлаа зогсохгүй гэдгийг бол мэдтгий. За энэ талаар дахиж ярихгүй ичээд байна. Өнөөдөр яаж яхад бүжгийн хичээл дээр багш яг ингээд тойл руу харуулахгүй заад хичээд ингээд хан руу харуулчаад намайг хамгийн урд гаргаа тэгээд бүжгэлгэсэн. Йоо би өмнө нэг хамгийн хон зогсоод уртлын хоёрынхыгаа хөдөлгөөнийг дагаа хийдэг. За ядаж ингээд тойлон тусгаад ингээд хараад хийчихэд амар байдаг байхгүй юу? Тэгсэн чи өнөөдөр багш удаа шалгаад амаа хайшин юу? Би тэгсэн чи бүр амар инэт юу ч мэдгүй. Угаасаа 8 хоног амарсан юм чи тэгээ хамаг сурсан зүйлээ хоолтойгоо л итчихдээ маас дээ. Тэгээд амар тэнэг бүжгэлсэн юм бит намайг хараатай гэж юу. За бай бай.